You have boyfriend? Designed to support your earrings and position them perfectly in. As a housekeeper, this is something that I wish every single. Hi, welcome back to another Love in Paradise recap. Honestly, you guys, Fuck you! OCD happening disorder. Can't eat enough. Moving on up to the east side, west side, south side, and I'm trying to find an island dressing. Ном уншаад байж ах нэг өөр. Яг жинхнээсээ за би жоохон уцаа болигээ жинхнээсээ болоод тэрнээсээ ойлгоод тэрнээсээ шийдлийг олно гэдэг шал ондоо заяа. Би энэ номноос бол магадгүй нэг гой нэг логик гаргалгаанууд тэ хүний тархинд яг юу болд юм байна эдэр гэдгийг бол ойлгосон. Гэхдээ энэ номноос би эзэс шийдэл аваагүй заяа. За тэгэхээр яг энэ номны мань талаар хүмүүс зөндөө асуусан. Энэ болохоор гар утасны донгоос тархиа хэрхэн хамгаалах вэ гэдэг ном баггүй юу? Энд 2020 онд бичигдсэн яг коронагийн өмнө заяа. Тэгэхээр энэ номон дээр одоо бичигдсэн зүйлс улам л амар босноо гэхээс шизээч бол дээрдэггүй. Тэгэд энэ ном эхлэхдээ бичлэг үүсэх гэдгийг нийлүүлээд компьютер тоглоом болно яг тийм дом бол одоо дэлхийн эрүүл мэндийн яамнаас сэтгэл зүйн эмгэг гэдгийг нь одоо ингээ баталлаа гэж эхэлдэг заяа. Тийм одоо мэдээгээр эхэлдэг. За. Тэгээ энэ ном болоо штэ. Яг ингээд гол хөтлөө. Тал нь болохоор дон гэж яг юу юм? Жирийн зүйлийн одоо ямар шинж чанар нь донтуулах шинж чанар болдгийм бэ гэдэг зүйлсийг одоо үздэг заяа. Бид нар ингээл архин донтол хар тамхинд донтол байдаг тэгсээр нэг хичээлд донтох гэдэг ч юм уу те амар дуртай хоол байлаа ч гэсэн тэрийгээ 7 хоног өглөө өдөр оройгүй бол идэгдгүй штэ те. Тийм болохоор яг юуг донтуулах шинж чанартай юм донтуулах шинж чанартай юм болгодсон бэ гэдгийг бол энэ ном харуулдаг заа ихэндээ. За тэгээ сүүл хэсэгт нь зөвхөн гар утасны талаарх жоохон мэдээллийг өгдөг заяа. За тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд шиг заяа яагаад энийг өвчин гэж тодорхойлсон юм бэ? Яагаад эмгэг гэж тодорхойлсон юм бэ? Дэлхийн эрүүл мэндийн яам байгууллага. Тэгэхээр яхаарахгүй өдөр тутмын амьдрал нөлөөлдөг болохоор ажил сургуулаа алдах, салах, аминд хүрэх, амиа алдах гэх мэт зүйлсэнд нөлөөлдөг болохоор энийг бол өвчин гэж авч үзсэн. Сэтгэл зүйч гэсэн бол нэлээд амархан тий. Тэгээ яхаарахгүй нэг харахад маш хямд харагддаг. Арх уугаа тамхи татаад маргааш нь шууд хизэж өгөхдгүү. Тийм болохоор за яах вэ гэдэг ч юм уу. Ганц удаа гэдэг ч юм уу тий ингээ яваад идэг. Тий. Бас амархан байх шаардлагатай, амархан байх хэрэгтэй. Тамхиг асаахад л болох байх хэрэгтэй. Архийг задлахад л болох байх хэрэгтэй. Тэгэхээс биш за нэг сар сайхан гүрийгээд сар бишээ. За нэг 3 сар сайхан гүрийгээд англи хэл сурчээ. Тэрний дараах авах таашаал гэсэн юм бол нэг их байхгүй. Яг хүн тэгж төсөөлж юм хийхгүй. Тэгж төсөөлж одоо дондохгүй. Хамгийн сонирхолтой зүйл нь шүү дээ. Энэ бүхнийг сонсох надад бол нэг сонирхолтой байгаагүй заяа унших. Хамгийн сонирхолтой зүйл мэдэх хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ гэхээр штэ эерэг хэрэглээ болон сөрөг хэрэглээ гэдэг зүйл заяа. Sei no kyoka болон hu no kyoka. Look at my jawline. За эерэг хэрэглээ болон сөрөг хэрэглээ. Эерэг хэрэглээ гэдэг нь бол яг харахгүй нөгөө зөв зохистой хэрэглээ гэж яриад байгаа штэ тий. Гэхдээ зөв зохистой хэрэглээ гэдэг нь аль хүртэл юм бэ гэдэг нь бол мэддэхгүй штэ тий. Хүн ингэ яаж донтоод явж байсан өөрийгөө би зөв зохистой хэрэгжилж гин би зүгээр л дээ зохих хэмжээнд нь тунган тааруулж хэрэгжилж гин гэд өөрийгөө өмөрөөд явах боломжтой. Гэхдээ аль хүртэлх тий. Тэр шугамыг хаагуур татах вэ гэдэг нь бол мэддэхгүй зөө. Гэхдээ энэ номноос бол мэдэж бол авсан заяа. За эерэг хэрэглээ гэдэг зүйл бол таашаал авахын тулд хэрэглэх гэдэг явдал гэж байгаа байхгүй. Аз жаргал авахгүй ч те тэр одоо допамин гэдэг юм уу тэр нэг яг ингээд тархинд чинь нэг тийм аз жаргалын шүүс ялгах гэж хэрэглэх нь бол эерэг хэрэглээ. За сөрөг хэрэглээ гэдэг нь юу вэ гэхээр зовлонгоо дарах гэж хэрэглэхийг сөрөг хэрэглээ гинэ. Мэдсэн үнийг тэ таашаал авах гэж хэрэглэх нь эрүүл хэрэглээ, зохистой хэрэглээ, зовлонгоо мартах гэж хэрэглэх нь сөрөг хэрэглээ гэдэг юм заяа.
Вау. Тэ. За энд одоо хамгийн сонирхолтой нь юу вэ гэж хүн эерэг хэрэглээ гэд яваад иж хизээч болдоггүй заяа. Яагаад вэ гэхээр эерэг хэрэглээ, сөрөг хэрэглээ гэдэг зүйл бол аль нэг цэг дээр хоёулаа зэрэг хоршиж ингэж хөдлөн заяа. За энд эрүүл хэрэглээ гэдэг машин заяа. Энэ нь болохоор сөрөг хэрэглээ гэдэг машин. Эерэг хэрэглээ таашаал авлаа, паах ямар гоё юм бэ. Гэ ингээд байж итэл хэрэглээгүй цаг үе мөч чинь зовлонтой санагдаад эхэлнэ. Тэнгүүд зовлонгоо мартах гад уулаа. Тэгээд тэгсний дараа энэ хоёр ингээд нийлээд эхлэхээр эрүүл байгаа үе үнэхээр ингээд төвчж чадгаа байдаг. Бүр ингээд эрүүл байхад сонь юм бодогдоод байдаг ч юм уу. Эрүүл байхад зовоод байгаа юм шиг санагдаад. Тэгээд нөгөөдхөө уучхал юм бол би таашаалаач авчин тэгээд зовлонтой үеүдээ ч мартчихна гэдэг юм хоёр хэрэглээ нийлээд ингээд зэрэг хөдөлдөг. Тэгээд зэрэг мэдээж хөдлөхдөө маш хурдан явна. Ингээд дом болж байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь ингээд сайхан ингээд circle болно заяа. Тойрог болно. Тэ таашаал авах гэж хэрэглээ, зовлонгоо мартах гэж хэрэглээ. Таашаал авах гэж хэрэглээ, зовлонгоо мартах гэж хэрэглээ. Энэ хоёр нь зэрэг нэг юм боллоо, дом боллоо. Эрүүл байх үе төвчж чадахгүй байна, уумаар байна. Гэхдээ үнэхээр яг ингээд уугаад аз жаргалтай бол хизээж болохгүй штэ. Тэ. Ямжи ингээд дотор чи ингээд хоримтлагдаал байна. Уугаад нөгөө зовлонгоосоо зүгтах тусам нөгөө зовлонч улам л хэцүү болоо л штэ. Хизээж би зүгтлаа, би арх уулаа гэд хизээж төвчин сайхан болохгүй. Үргэлжи муудж идэг заяа. Тийм болохоор ингээд ахиал архиа сонгоол. Бүр муудчлаа, бүр харахыг ч хүсэхгүй байна гэд ингээд. Энэ бол үнэхээр circle бол болно заяа. Гэхдээ гар утас гэдэг зүйлний хамгийн хортой зүйл нь юу вэ гэхээр бусад бүх донтуулах шинж чанартай тэ арх тамхи ч юм уу эсвэл хийдэг зүйл идэх ч юм уу тэ ийм юмнуудыг үргэлжийн тэгж хурцдмал болгоход тусалж өгч яадаг заяа. Гар утас хэрэг байх юм бол. За бодит жишээ гэдэг юм бол тамхи. Тэ хүн тамхиг ингэж татна. Гар утас чинь жижигхэн болохоор ингээд юм үзэнгээ ингээд татчихна. Тэ ингээд байнгын хоёр дуртай юм чи ингээд нийлчгээр хийх цаг хугацаа болон хиймээр байгаа сэтгэл гэдэг юм ч гэсэн ингээд хоёр дахин. За хоол иддэг хүмүүс байна, тэ чихдэг хүмүүс байна. За гунигсан үедээ хийддэг хүн байлаа л да. Гунигсан үедээ хийддэг хүн. За ингээд гунигтайгаа тэр гунигаа мартах гад идчихин. Тэ хажуугаар нь ямар нэгэн юм тавьчих юм бол дуртай кино, бичлэг идрийг ч одоо бүгдийг хизээ үзчихин тэ. Ингээд тавьчлаа. Идэнгээ гунигаа мартлаа, үзэнгээ таашаал авлаа. Гэт ингээд ихээр тэ сайхан авж байгаа мэдрэмж гэдэг чинь ингээ хоёр дахин өсчихөж байгаа байхгүй. Өдийг хүртлэх байсан одоо тэр донтуулах шинж чанартай зүйлийг улам ингээд амар гоё болгож гин, улам л амар донтуулах шинж чанартай болгож гин гэдэг нь бол хамгийн аюултай юм шиг санагдсан заяа. Тэгээ миний гаргасан шийдэл бол дээрийн бичлэгэн дээр ярьжсэн шиг хоёр зүйлийг хизээж бити зэрэг хий гэдэг шийдэл заяа. Хоол идчих байхдаа бити юм үз. Шүдээ угааж байхдаа бити юм үз. Алхаж байхдаа бити дуу сонс гэсэн үг байхгүй юу? Ингэс үг. Ярхаас 15 дахин хэцүү заяа. 100 дахин ч юм уу. Амар хэцүү. Яагаад гэхээр бид нар үнэхээр одоо технологитой хамт өссөн. Тэгээд би бас гайгүй заяа. Манай аав ээж хоёр одоо баг Facebook-оор би л баг амьдрч чадахгүй гэж би бодож байна заяа. Яг ингээд аавтайгаа дээр би ингээд би унтаж чадахгүй байна, утсаа ухаад би унтаж чадахгүй байна гэдээ ингээд хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай аав би хараа өнөөдөр уцаад сэнэглээд нэг гараад ороод ирсэн чинь нэг юм өгүүлэгдээд айгүй хэцүү байлаа. Амар нэг юм өгүүлэгдээд өстой хэцүү байлаа. Тэгээ миний гаргасан шийдэл бол дээрийн бичлэгэн дээр ярьжсэн шиг хоёр зүйлийг хизээж бити зэрэг хий гэдэг шийдэл заяа. Хоол идчих байхдаа бити юм үз. Шүдээ угааж байхдаа бити юм үз. Алхаж байхдаа бити дуу сонс гэсэн үг байхгүй юу. Тэг ингээд бидний амьдралд гар утас гэдэг зүйл үнэхэрийн бүх юмд маань ингээд нэвтрээд ороод ирсэн болохоор хоёр зүйлийг бити зэрэг хий гэдэг бол асар хэцүү. Тийм болохоор би юунаас эхэлж байгаа вэ гэхээр бүх юмыг хийхдээ бидээ гар утасгүй хий гэж биш. Эхний ээлжинд за ийм зүйлийг хийхэд би зөвхөн энийгээ хийн гэсэн одоо юмыг бол шийдсэн заяа. Номер 1 нь бол хоол. Би хоол идчих байхдаа хизээж гар утсаараа юм үзэхгүй гэж. Ингэж. Тэг ингээд анх бүр амар хэцүү зөө. Анх би бүр толгоон дотроо ингээд би боллам. Тэг monk гэж хэлдэг штэ. Monk, I'm a monk. Ингээд
Тэгээ ингээд иддэг байсан байхгүй юу. Тэгээ ингээд гадуур идэж мэдээд тэ сургууль мургуул дээрээ идэхэд бод гав ганцаархнаа штэ. Тим юм чин бас уцгүй байна гэдэг жоохон хэцүү гэж бодож ийсэн. Гэхдээ тэгсэн чин нөө. Уцгүйгээрээ хоол идэнэ гэдэг хоол идэхийг амар хурдан болгож өгдөг зөө. Амар хурдан. Ингээд тэгэхээр чи сайхан тухтаа сууж агаад хоол идэхгүй байх гэж ойлгож магадгүй. No. Чи зүгээр л ялхаахгүй байгаа. Хоол иддээ зүгээр л ялхаахгүй байгаа зөө. Одоо жишээлбэл хоол идэж байхдаа тэ нэг юм ихлүүлцдэг. Хоолоо идээ дуусчаад байхад нөгөө юм дуусч өгдөггүй тэ ингээл ялхаагаа сунжраал ингээл байдаг штэ. Эзнийхээ дараа нөгөө ямаа үзэнгээ хөвтөн гэсэн юм байхгүй. Суула идлээ бослоо дарааийнхаа ямиг шууд өргөрсүүлээд хийлээ. Энэ бол бүр солиотой үр бүтээлийг амар дээшлүүлсэн. За хурдан. За тэрний дараа болохоор би шүдээ угаах болон үсээ сэнсдэх гэдэг зүйлийг дангаар нь хий гэсэн шийдэл тавьсан заяа. Гадуур явахдаа заяа. Алхахдаа ердөөсөөч юугүй гар утсаараа дуу сонсохгүй гэж. Энэ бол бас гоё байсан. Юу ч бодохгүй байх гэдэг нь яг миний зорилго байхгүй юу. Тэг ингээд дуу сонсоод би жишээлбэл Шон Поли улаан фэн тэ. Шон Пол хичээл рүүгээ амар ингээд Шон Поли ингээд зүрх хөргсөн, тэгээ даралт ихсгсэн амар гоё. Тэгээ үнэхэрийн хайртай дуртай дуугаа яваад сонсчдөг. Яг хичээл дээр очиод ингээд суухаар зүрх дэлсээд байдаг заяа. Яг тэрнээсээ гарч чадахгүй. Яа, тэрнээс удаад бас би дуу сонсоо болиё гэж бол амар бодож байсан. Үнэхээр ингээд тэ цуснд хам юм өгсгөөд байна. Яа. За тэгээд утаснаас бүр мөсөн сална гэж байхгүй. Бидний амьдрал бүр амар ороод ирсэн. Инээс бол хизээс сална гэж бол байхгүй. Тэрний оронд би чамд юу гэж зөвлөх вэ гэхээр би энийг л хийхдээ уцаа оролдохгүй. Би энийг хийхдээ зөвхөн энийг хийдэг гэсэн юмаа эхлээд шийд. Хоол идэх байна уу? Эсвэл бол фитнесээр хичээлж явахдаа байна уу? Гадуур явж явахдаа байна уу? Хичээлээ хийж явахдаа байна уу? Үсээ сэнсэж явахдаа байна уу? Хамаагүй. Эхлээд нэг тийм юм барьж аваад тэрийгэ зөвхөн уцгүйгээр хийдэг болгоод дас өөртөө 7 хоног өг заяа. Хүн гэдэг чинь хурдан таснаа бодож ирснээс хамаагүй хурдан тасна. За тэрнийхээ дараа тэр юмнуудаа ихсгээд явах хэрэгтэй. Ойлгож байна уу? Тэгэл болоо. Би гэхдээ үнэн хөөх юм а. Би одоо энийг 2 сарын өмнө бичсэн байгаа штэ. Тэгээ тэмдэглэл дээр. Тэгээд тэгэхэд заяа. Яг ингээд дээр нь оригинал гэж бичсэн байгаа байхгүй юу? Оригинал. Girl, you can think. Тэ донтох ямар нэг юм донтох гэдэг зүйл бол оргинох гэсэн үг. Оргинжино гэсэн. Окей, за тийм л. Тэ би та бүхнийг үнэхээр хийгээсэй гэж хүсэж байна. Уцаа болох. Тэ өөртөө юм self controlтой байх гэдэг нь чиний амьдралыг дэвшлүүлнэ. Ойлгож байна уу? Бид нарыг бүгдийг дэвшлүүлнэ. Тийм болохоор би та бүхэнд одоо ингээд орондоо ингээд хөвтөөд байхгүйгээр би одоо гараад бичлэгээ эдитлээд оройн шууд ажилдаа явнаа гэдгээ батлах гад би одоо гарах гэж байна. Ойлгож байна уу? Уянга ганц удаа зүг өдөр дөрөд үзүүлэх гэж оролдох гэж байна. Ойлгож байна уу? За тэгэхээр ер нь бол нэг гэрээсээ гарцсан байх юм бол юмнуудаа бол хийчихнэ. Хүн нэг усанд оршоор гарахыг хүсдэггүй шүү дээ. Яг тэрэн шиг бүгдээрээ гарна. Let's go.